Дэлхийн агаар мандлын дээд хэсэг буюу ойролцоогоор 60-аас 1000 км-ийн өндөрт орших цахилгаан цэнэгтэй давхаргыг ионосфер гэдэг. Дэлхийн гадаргуу болон энэ давхарга хоёрын хоорондох хөндийд секунд тутамд буух олон зуун аянгийн энерги ойж эргэлзсээр 783 Гц-ийн тогтмол хэмнэл үүсгэдэг гэдгийг Германы физикч Винфрид Отто Шуман онлын тооцоогоор харуулсан бөгөөд үүнийг Шуманы резонанс буюу дэлхийн зүрхний цохилт, дэлхийн давтамж гэж нэрлэдэг. Энгийнээр хэлбэл манай дэлхий цахилгаанчсан бүрхүүлтэй байдгаа гэсэн үг. 783 Гц гэхээр маш тайван хэлбэлзэлтэй урс хол ус шиг зөөлөн долгио гэж ойлгож байна. Хамгийн сонирхолтой нь яг үүний дараа биофизикч Херберт Кёниг хүний тархины 50 байх үеийн долгион нь Шуманы резонанстай ойролцоо байгааг хэмжилтээр харуулснаар бид байгальтайгаа нэгэн хэмнэлд байдаг гэдгийг баталжээ. Гэвч сүүлийн жилүүдэд нарны идэвхжил, соронзон шуурга болон ионосферийн өөрчлөлтийн нөлөөгөөр Шуманы резонансын амплитуд огцом нэмэгдэх болсон. Энэ нь дэлхийн үндсэн давтамж болох 783 Гц-ийг илүү хүчтэй, эрчимтэй цойротуулаад зогсохгүй, түүнээс дээд үеийн хэлбэлцлүүдийг идэвхжүүлж байна. Тиймээс хэмжилтийн багаж дээр 30 Гц, 50 Гц, бүр 100 Гц хүртэлх өндөр давтамжийн хүчнүүд тод харагдах болсон байна. Энгийнээр хэлбэл дэлхийн зүрхний цохилт үндсэн хэмнэлээ хадгалж байгаач зарим үед энэхүү дохионы хүч нь нэмэгдэж түүний дээд хэлбэлцлүүд нь илүү тод нүргэлж цойротдгаа гэж ойлгож байна. Энэхүү өөрчлөлтийг бидний биеийн биоцахилгаан систем дагаж хэлбэлцэх нь физик талаас бол боломжтой зүйл. Тэгвэл дэлхийн бүх амьд биетүүд мэдээж үүнд дасан зохицох шаардлагатай болно. Энэ үзэгдлийг шинжлэх ухаанаар тайлбарлахад нарны идэвхжил, соронзон шуурга зэргээс үүдэлтэй төр зүрийн энергийн өөрчлөлт гэж үздэгч, орчин үеийн зарим хүмүүс үүнийг илүү гүн утгатайгаар хардаг. Ялангуяа New Age буюу шинэ нэрний үзэлд Шуманы резонансын ийм өөрчлөлт нь зөвхөн байгалийн үзэгдэл биш, дэлхийн ухамсарын шилжилтийн шинж тэмдэглэ гэж тайлбарладаг. Энэ үзлэр бол дэлхийн зүрхний цохилт илүү хүчтэй болж байгаа нь хүн төрөлхтөн илүү өндөр ухамсартай байхыг сануулж байгаа байгалийн процесс байж болох юм а гэж үздэг. Хэдийгээр Шуманы резонанс нь хүний зан төлөвт шууд нөлөөлдөг гэдгийг уламжлалт шинжлэх ухаан батлаагүй байгаач харин хүний бие махбодод нөлөөлдөг гэдгийг баталсан. Тэгвэл хүний бие махбод болон сэтгэл зүйн хоорондоо салшгүй холбоотой юм гэдгийг бид бүгд мэднэ. Сүүлийн жилүүдэд зарим хүмүүс өөрсдийн мэдрэмж илүү соргоог болсон, зүн совин нэмэгдсэн мэт санагдах, зарим үед шалтгаангүйгээр их ядарч нойрны хэмнэл өөрчлөгдөж байгаа тухай ярьж байна. Шинэ үзлэр бол хүн төрөлхтөн байгалийн энэхүү давтамжтай ойр байхын тулд бясалгал хийх, байгальд ойр байх, өөрийн зан төлөв болон үзэл бодлыг эерэг байлгах тал дээр өөрийгөө ухамсартайгаар удирдах нь бие сэтгэлийг илүү тэнцвэртэй болгодгоо гэж үздэг юм байна. Хамгийн сонирхолтой нь бидний мэддэг сонгодог физикт бол энэ ертөнцийг хатуу материас бүтсэн гэж үздэг байсан бол ердөө 100 гаруй жилийн өмнөөс квант физик гэх ойлголт гарч ирж ажиглагчийн нөлөө байдаг гэдгийг нотолцоод байгаа нь эртний вавилончуудын гаргасан ухамсарын гэгдэх энэхүү хумхийн эрентэй энэ цаг үед давхцаж байгаа явдал юм. Энэ үед хуучин систем, хуучин сэтгэлгээ, буруу ойлголтууд задарч нурж унан ухамсарын шин шатанд шилжих боломжтой гэж үздэг. Тэгвэл энэ цаг үе нь ухамсарын гэгдэх хумхийн эренлүү шилжих томоохон цэвэрлэгээний үе байж болох уу? Хэрв үнэхээр энэ үнэн бол бидний амьдарч байгаа энэ цаг үе шилжилтийн цаг үе мөн үү? Эсвэл зүгээр нэг түүхийн нэгэн давхцал уу? Нөгөө 26,000 жил, нөгөө 12 орд, нөгөө 2160 жил. Өнөөдөр 2026 он. Энэ давхцал уу? Эсвэл хэдийгээр бид шинжлэх ухааны баримт нотлохоонд итгэдэгч орчлон ертөнцийг ойлгох бидний ойлголт ийм байдлаар өөрчлөгдөж байгаа бол хүн төрөлхтөн илүү өндөр ухамсар, илүү хариуцлагатай сэтгэлгээгээр шилжихийг байглаасаа шаардаж байгаа гэж болох уу?
Сонгодог физикт материйг анхдаг чимээ үздэг байсан үе өнгөрч одоо квант физикт ажиглагч буюу ухамсар анхдагч гэдгийг нотолж байгаа цаг үе гэж харуул Шуманы резонанс нь биднийг өндөр ухамсар шилжихийг шаардаж байгаа байгалийн процесс юм шүү. Өөрөөр хэлбэл хүн өөрийн хоримтлуулсан стресс, өвчин, сөрөг сэтгэлийн хөдлөлөөс ангижрах шаардлагатай байгааг илэрхийлж байгаа байгалийн дохио байж болох уу? Зарим хүмүүсийн хэлдгээр хууч өвчин сэтрэх, эсвэл өмнө дарагдсан сэтгэл зүйн дурсамж, гэмтлүүд илүү хүчтэй мэдрэгдэх нь бидэнд сөрөг сэтгэл хөдлөл, хуучин сэтгэлгээтэйгээ нүүр тулж өөрчлөх хэрэгтэй гэсэн дохио байж болох уу? Хэрэв ухамсар материалд нөлөөлдөг юм бол бидний доторх сөрөг бодол, хуучин сэтгэл зүйн гэмтлүүд бидний бодит байдлыг илүү хэцүү болгож байна гэсэн үг болох нь. Тэгвэл өнөөдрийн дэлхий дээр болж байгаа энэ үйл явдал болох энэ дайн, дажин, сөргөлдөөн, үхэл, хагцлал нь бидний ухамсараас үүдэлтэй буюу хүн төрлөختөн энэ цаг үед ирэхийг өөрсдөө бүтээсэн болж таарах нэ гэдэг цэг дээр тулж очино. Тэгвэл энэ байдлаас яаж гарах вэ? Энэ бол нөгөө агуу суутнуудын сануулдаг байсан хайр, инрэл, нэгүсэнгүй сэтгэл юм. Орчин үеийн нэрт метафизикч доктор Жо Диспенза бидний тархины долгион болон сэтгэл хөдлөл хэрхэн бодит байдлыг бүтээдгийг шинжлэх ухаанаар тайлбарлаж байгаа бол Долорес Канон хүн төрөлхтний ухамсар шин төвшөнд шилжих их цэвэрлэгээний үе ирснийг аль хэдийнэ сануулсан байдаг. Одоо хамгийн чухал асуулт. Хүн төрөлхтний ухамсар дэлхийн давтамжийн хүчинд нөлөөлж байна уу? Эсвэл дэлхийн давтамжийн хүч бидний ухамсарт нөлөөлж байна уу? Бүх зүйлд эхлэл, оргил, төгсгөл, дараа нь шилжилтийн үе гэж байдаг.